За баярлалаа. За би ганц асуулт байна. Тавчхан асууч түрүүн гişүүд бүгд нэг ярьчих шиг боллоо. Энэ хуулинд бид нар нэг зүйлийг өшөө тодтолох зайлшгүй шаардлагатай байна. Энэ хууль 11 сарын 20-50 өргөн баригдсан байх. За тэрнээс хойш Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бас дахиж зөвлөмж гарсан байгаа. Тэр нь ямар зөвлөмж вэ гэвэл энэ тамхины стандарттай холбоотой, ялангуяа амттай холбоотой ийм зөвлөмж гарсан байгаа. Армат амт оруулсан тамхиг хориглох, ерөөс дэлхийд дээр хориглох ийм зүйл. Тэгэхээр хүүхдүүд ямар тамхи татаж анх тамхинд орж ийнэ гэвэл ерөөсөө янз бүрийн шоколадны, ванильны, оранж, өөр бусад ментолын амттай тамхи татаж тамхинд орсон байдаг. Судалгаагаар. За тэгээд Америкт судалгаа хийхэд бол ер нь тамхины хавдрын 90% нь энэ ментолтой тамхи татсны хүмүүсийн одоо ийм асуудал байгаа. Тэгэхээр бид нар Монгол улс тамхины стандартад тэр ер нь гаднаас энэ амт оруулсан тамхиг импортлж оруулж ирэх тал дээр ер нь одоо бүрэн хориглох ийм зүйл заалт оруулах нь зүйтэй байхаа. Ийм одоо журам мөрдөж байгаа улсууд бас нэлээд хэд байт юм байлээ. Америк олон мужууд бас энийг хэрэгжилж эхэлж байгаа юм байлээ. Тэгэхээр энэ амт оруулсан тамхи гэдэг чинь асар их хортой юм шүү. Бусад одоо тамхинаас илүү хортой гэдгийг бас анхааруулж хэлмээр байна. Тэгэд энэ хууль бол одоо асар их ач холбогдолтой. Тамхи татна гэдэг чинь ерөөсөө тамхины хамаарлын синдром, тамхи татах чинь ерөөсөө өвчин байгаа. Бид энэ өвчнөөс монголчуудыг ангижруулах маш их чухал ач холбогдолтой хуулийг хэлцэж байна. Энэ бол дэмжиглээд явах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Баярлалаа. За санал юм байна. Телехан гишүүн хариулах уу? Байнгын хорон дээр тэр үнэр амтны талаар ярилцсан уу? За баярлалаа. Байнгын хорон дээр энэ хуулийн төслийг маш нухацтай хэлцэж маш олон гишүүн олон талаас санал гаргасан. За энэ талаар бас бид ажлын хэсэгтээ томьёолж, нэлээд сэгчтэй одоо болгож оруулна гэж ингэж ойлгож байгаа. Сая гишүүч гэсэн маш тодорхой саналуудыг хэллээ. За яг баяр сайхны гишүүний хэлж байгаа шиг санал бол энд ороогүй, зүгээр дэлхийн энэс гарсан баг. Дэлхийн эрүүл мэндийн саяны хэлсэн таны зөвлөмжийг ажлын хэсгээр дахин судлаж хууль тусгалтаас арга хэмжээ авах боломжтой гэж бодож байна.